бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний влогийг анх удаа үзэж байгаа хүн байвал өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Намайг Энэ гэдэг University of Seoul буюу Үнэн Солонгос улсын Сөүл хотын их сургуульд магистр зэрэгт суралцдаг байгаа. За өнөөдөр болохоор миний хувьд оюутан солилцоогоор хэрхэн суралцах вэ? За мөн оюутан солилцоогоор суралцахын тулд одоо юун дээр илүү анхаарвал зүгээр юм бэ гэдэг талаар өөрийнхөө туршлага дээр үндэслээд зөвлөгөө бас үргээд блого хий гэж бодсон байгаа. Оюутан солилцоогоор суралцсан гэдэг нь миний одоо бакалавр зэрэгт суралцж байгаа сургууль маань одоо өөр улсад за шилжил Солонгос, Америк, Англи гэдэг одоо Хятад гэдэг ч юм уу ингээд өөр улсын сургуулиудтай хамтын ажиллагаатай бол тэр сургуулиуд руу одоо жишээлбэл оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. За яг хэдгээр курсээс хамрагдах боломжтой байдаг вэ гэвэл ихэнх тохиолдолд 2 юм уу 3 дахь курст хамрагддаг. За яагаад вэ гэхээр нэгдүгээр курсын оюутан бол мэдээж ерөнхий эрдмийн хичээлээ үздэг учраас шууд оюутан солилцоогоор явхад арай одоо курс байдаг. За мөн дөрөвдүгээр курс яагаад болдгоо вэ гэх юм бол сургуулаа төгсөх шаардлагатай төгсөх курсын оюутан учраас нэгэнд оройтсон байдаг. Тийм болохоор яг 2 юм уу 3 дахь курсын оюутан бол оюутан солилцоогоор яваад ирэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа гэж хэлж болно. Оюутан солилцоогоор суралцахын тулд та сургуулаа эхний ээлжинд маш сайн судлах хэрэгтэй. Жишээлбэл та Америк руу, Солонгос руу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байтал таны элсэж орсон одоо Монголд байгаа бакалаврын сургууль чинь өөр орны тийм гадаадын сургуулиудтай хамтын үйл ажиллагаа байхгүй бол оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэсэн үг байгаа. Тэгэхээр эхний ээлжинд та яг анх одоо элсэж орж байгаа сургуулаа гадаад одоо ямар нэгэн харилцааны хөтөлбөр сургууль дээр одоо тийм хөтөлбөр хэрэгжүүлдэг эсхийг нь маш сайн судлаарай гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь болохоор солилцооны оюутанд ямар шаардлага тавьдаг юм бэ? Тэ? Мэдээж хэлний мэдлэг хамгийн энгийн наад захын хэлний мэдлэгийн шаардлага тавьдаг. За тэгвэл яг ямар түвшин хэдэн оноог оюутнаас шаарддаг? Голч оноо хэдэн онооноос дээшээ байж одоо оюутан солилцоонд хамрагдах эрхтэй юм бэ? За мөн кредит хэдэн кредит цуглуулсан байвал оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой юм бэ гэх мэтчлэн энэ зүйлсүүдийг маш сайн судлаад өөрөө мэдсэн байх шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Гуравдугаарт нь болохоор төлөвлөх хэрэгтэй. За би хамгийн анх хэлсэн 2 юм уу 3 дахь курсын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой байдгаа гэд мэдээж та гадаадын улс руу оюутан солилцоогоор хамрагдаж байгаа учраас визээ мэдүүлнэ, тухайн сургуультайгаа ингэж одоо харилцан хамааралтай байна. За мэдээ энэ семестрт би дараагийн семестрт оюутан солилцоонд явдсан билүү гэж ингээд явцдаг тийм зүйл биш. Бүр 2 семестрийн өмнөөс эхлээд оюутан солилцоонд явах хүүхдийг бэлдэж эхэлдэг гэсэн үг байна. Бүртгэл нь явагддаг, шалгалтууд нь авагддаг, визний материалаа бүртгүүлнэ. Маш олон дараалттай үйл ажиллагаанууд байдаг учраас эртнээс төлөвлөх хэрэгтэй гэдгийг сануулж хэлье. Тэгээ энэ дундаас би яг өөрийнхөө жишээг хуваалцъя л да. Миний хувьд гэх юм бол олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын ангийг бакалаврын мэргэжлэрээ одоо сонгон судалж төгссөн байгаа. За яагаад олон улсын Улаанбаатар их сургуулийг сонгосон бэ гэх юм бол 100% Солонгосын хөрөнгө оруулалттай анх үүсгэн байгуулагдаж байсан сургууль. Тийм учраас Солонгосын маш олон сургуулиудтай хамтарч ажилладаг гэсэн үг байна. Гэр бүл судлал гэдэг мэргэжил ганцхан байдаг одоо сургууль нь бол олон улсын Улаанбаатар их сургууль байгаа. За тэгээ өөр ямар ч сургууль энэ мэргэжлэр одоо мэргэжил олгодог тийм сургалтын хөтөлбөр 4 жилийн одоо ингээд цогц хөтөлбөр бол байхгүй. Тэгээд тийм учраас ерөөсөө яг ингээд эргэлт буцалтгүйгээр зөвхөн олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын ангид орно гэдээ би өөрөө Муйсын Монгол улсын их сургуулийн хуваарийг авсан гэсэн ч гэсэнтэй ингээд шууд тэр хуваараа орхиод яг энэ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу за одоо энэ ангидаа ороод суралцж байсан. Тэгээ бүх зүйл бол ингээд маш гоё яг хүсний маань дагуу байгаагүй. За тэгээ тэр зүйл маань юу вэ гэхээр манай сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдж байгаа оюутнуудаас мэдээж ингээд бүртгэлийн хугацаа явагдсан. За тэгээд тэн дээр нь очиод оюутны албан дээрээ маш сайн ингээд харилцаатай байх хэрэгтэй. Оюутны албаны багш нартайгаа маш сайн уулздаг байх хэрэгтэй. Тэгээд ингээд тэр хүмүүс бол та нарын төлөө одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Та нарын төлөө ажил хийхээр тэнд сууж байгаа хүмүүс учраас чи өөртөө хэрэгтэй мэдээлэл тийм ингээд манай сургууль ямар үйл ажиллагаа явуулдаг яа тийм ингээд бүх зүйлийг маш сайн асууж лавладаг байх хэрэгтэй. Тэгээд айх зүйлгүйгээр санаа зовох зүйлгүйгээр ингээд очиод уулздаг байх хэрэгтэй шүү гэж бас хэлмээр байна.
За тэгээд оюутны албанаас ингээд оюутнуудад зориулсан үйл ажиллагаануудыг маш сайн ингээд зарлалуудыг гарч идэг, тэр болгонтой очиж танилцдаг байх хэрэгтэй шүү. Тэгээд тэр одоо танилцахгүй байснаас болоод ер нь бол мэдээллүүдээс хоцрох магадлал маш их байдаг. Солонгос хэлний шалгалтыг авна гэдэг бас зар хамт байсан. За тэгээд биднээс ямар шалгалтын материал авсан бэ гэхээр солонгос хэлний топик 2 буюу одоо дунд буюу гүнзгий шатны мэдлэгээр бид нараас одоо шалгалт авч ирсэн. За тэгээд миний хувьд ямар сул тал байсан бэ гэхээр солонгос хэлний мэргэжлийн орчуулагч багш мэргэжилтэй хүүхдүүд 1-2 жил ингээд бүр өдөр болгон солонгос хэл үзээ явж байгаа хүүхдүүдтэй хамт тэр шалгалтыг өгсөн гэсэн үг байгаа. За миний хувьд болохоор гэр бүл сэтгэл судлаач гэдэг мэргэжлэр сурж байсан учраас солонгос хэллийг бол ер нь бол үсгийн мэднэ. За тэгээд уншиж мэднэ. Тэрнээс цаашаа ямар нэгэн тийм мэдлэг байгаагүй байсан учраас ингээд надаас за дээгүүр оноо авах нь ойлгомжтой тийм хүүхдүүдтэй орж өсөлж ийсэн гэж хэлж болно. За тэгээд мэдээ шалгалтаа өгсөн чинь шалгалтандаа унтсан. Тэгээ ингээд шалгалтандаа унсан чинь оюутны алтнаас одоо ингээд юу гэсэн бэ гэдэг тэгэхээр ингээд харамсалтай байна тий. Одоо шалгалтандаа унсан учраас оюутны цэлцгээр явах боломжгүй. Тэгээ энэ мэдээг сонсоод би яасан бэ гэхээр ерөөсөө хүлээн зөвшөөрч авч чадахгүйсэн. Яагаад вэ гэхээр би бүр маш удаан хугацааны турш ингээд төлөвлөөд, бодоод, хүсээд тэгээ ингээд бүр догтлоод би ингээд явандаа гэж бодсон байсан зүйл маань ингээд болохгүй. Та ингээд шалгалтандаа унсан учраас явж чадахгүй гэдэг зүйлийг сонсоод би ингээд маш их сэтгэлээр унсан. Явж чадахгүй гэдэг хариуцлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, тэр үнэнтэйгээ эвлэрч чадахгүй дахиад сургууль дээр очиод тэгээ оюутны алтныхаа багш нартай ингээ уулзсан. Би ингээ оюутны алтны дарагтай уулзмаар байна. Тэгээ ингээ би яаж уулзахыг асуусан чинь оюутны алтны дарга ингээ хуралд орсон. Орой 7-8 цагаас нааш гарч ирэхгүй. Тийм болохоор ингээ уулзах боломжгүй гэдэг хариуг надад хэлсэн. Тэгээд тэр тухайн үедээ би яасан бэ гэх юм бол өргөдөл бичсэн оюутны алтны дарагтаа. За тэгээд яагаад ямар агуулгатай өргөдөл бичсэн бэ гэхээр ингээд те одоо энэ олон улсын Улаанбаатар их сургуулийн оюутны алтны дараагаад өргөдөл гарах учрна гэж байгаа. Тэгээд ингээд одоо Эрдэнэс хогтой ихтэй амины би ингээд гэр бүл судлалаар ингээд одоо 2 дахь курс суралцдаг тий. Гэр бүл судлалын мэрэгжил яагаад чухал юм бэ? Өнөөдөр Монголын нөхцөл байдалтай баг ингээд 3 гэр бүл тутмын нэг нь заавал ингээд салж гинэ тий. Ингээд гэр бүлийн шинжлэх ухаан Монгол улсад маш их хөгжих хэрэгтэй байна тий. Бидний ингээд манай сургууль энэ мэргэжлээр бэлтгэдэг байгаа. Тийм учраас би заавал одоо ингээд солонгос гэдэг гэр бүлийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн тий. Гэр бүлийн одоо зөвлөгөө, үйлчилгээ, гэр бүлийн чиглэлээр, хүүхдийн чиглэлээр маш өндөр хөгжилтэй одоо энэ солонгос гэдэг улсад очиж би одоо оюутан солилцоогоор суралцаж ингээ өөрийнхөө мэдлэгийг тэлмээр байна гэдэг энэ гол агуулга шалтгаанаа өөрийнхөө өргөдөлтөд багтааж өгсөн. Тэгээ би заавал явмаар байна гэдэг энэ одоо яагаад би явах гээд хүсэж байгаа, яагаад би одоо ингээ хичнээн одоо тий солонгос хэлний мэдлэг дутууч гэсэндээ би яагаад заавал энэ чиглэлээр ингээ явах гээд байгаа юм бэ гэдгээ өргөдөлтөө ингээ багтааж одоо бичээд тэгээ 8 цаг хүртэл оюутны алтны дараагаа хүлээж аваад яг ингээ оюутны алтны гадаа ингээ нэг юм өргөдөлтөө суугаад өргөдлөө барьсан ингээ хүлээж сууж агаад оюутны алтны дарга сурлаа дараад ингээ ирсэн дээ намайг харахгүй гайхсан ингээ нэг хүүхэд уйлцсан бүлцсэн нүдтэй хүүхэд сууж хаар ер нь албаас ингээ гайхсан баг. За тэгээд намайг ингээ яг өрөөндөө дуудаж оруулаад уулцсан. Тэгээ би ер нь бол яг ингээ өөрийнхөө зорилгоо за тэгээд би яагаад тэг 8 цаг хүртэл таныг хүлээгээд яагаад өргөдөл бариад сууж байгаа вэ гэдгийг хэлсэн. Ингэж одоо нөгөө нэг чи яг өөрийнхөө юу хүсэж байгаа юм, юуг төлөвлөд байгаа юм, юуны араас хөөцөлдөд байгаа юм те ингэж яагаад чамайг явуулах ёстой юм бэ гэдгийг ч гэсэн маш одоо бусдад их сайн илэрхийлж ойлгуулаарай. Гэр бүлийнхэндээ те за мөн ингээ багш нартаа те өөртөө ч гэсэн маш сайн ойлгуулж тэр ингээд зорилгынхаа төлөө өдөр болгон хичээнгүү ингээд хөдөлмөрлөөрөө гэж бас хэлмээр байна. За тэгээд ингэж одоо ер нь ингээд өөрийгөө илэрхийлснийхээ ачаар би ингээд оюутны алтны дараа маань ингээд намайг за ингээд энэ хүүхдийг ер нь ингээд энэ хүүхд явахчийн хүсэлтэй юм байна гэдгийг одоо ингээд надад намайг одоо хараад ойлгосон учраас ингээд оюутны солилцооны хөтөлбөрт хамруулах одоо боломжийг надад олгосон. Бакалаврын ангид шууд ингээд яг оюутнуудтай хамт зэрэгцээ суухаар миний хувьд сэтгэлээр унаал би ер нь ингээд одоо яг тийм үг гэдэг л та нанан нүгүү йогийн оди те
би чинь хэм бэлээ, эн чинь одоо хаана нэлээ гэдэг яг нэг тийм сэтгэл зүйн одоо ингээд сэтгэл зүйн унах бас нэг том шалтгаан болж исэн. Гэхдээ үнэхээр ингээд солилцоогоор явмаар байна гэдэг ингээд тэр хүсэл тэмүүлэл маань хэр их өндөр байна. Ингээд чаамдтай ингээд бид хэмжээгээрээ чи өмнөө тулгарсан тэр асуудал бэрхшээлийг тэр хүсэл тэмүүллийнхаа одоо хүчээр ингээд даваад гардаг юм шүү гэж бас хэлмээр байна. Солилцоогоор явснараа эргээд ингээд дүгнээд харах юм бол маш олон зүйлсүүдийг ойлгоод бас маш олон давуу талууд бий болдог. Тэрний жишээнээс дурдах юм бол өөр олон орны найз нөхөдтэй болдог. Өөр олон орны хүүхдүүдтэй зэрэгцээд хамт суралцснараа Япон хүүхд ингэдэг юм байна. Хятад оюутан ингэдэг юм байна. Солонгос оюутан ингэдэг юм байна. За юугаараа давуу юм, юугаараа сул талтай юм те. Тэгвэл Монгол оюутан миний хувьд ер нь яг ямар юм бэ гэдэг ч юм уу те. Ингээд өөрийгөө маш их бусадтай жишээж харьцуулж өөрийгөө яг хаана яваад байгаа юм бэ гэдгээ бас ойлгох одоо нэг тийм үйл явц болдог байгаа. За тэгээд хоёрдугаарт нь болохоор соёлын ялгаа, нийгмийн ялгаа, сэтгэлгээний ялгаагаа ч гэсэн олж хардаг. За мөн гуравдугаарт нь эсвэл та ингээд үргэлжлүүлээд тийм магистрт, докторт тийм ингээд үргэлжлүүлээд өөр оронд очиж сурах хүсэл тэмүүлэлтэй бол тухайн улс орн нь солилцоогоор очиж суралцсанараа үнэхээр надад тохирох орн муу юм уу тийм энэ орны соёл, энэ орны ингээд амжиргаа тий амьдралын хэм маяг нь надтай нийцж гинөө гэдгээ тухайн ингээд нэг хэсгэн тий нэг семестр ч юм уу 2 семестрийн солилцооны оюутны амьдралаараа дамжуулаад одоо таньж мэдэх үнэлэх боломжийг олгодог. Энүүгээрээ маш том давуу тал болдог гэж бодож байна. Дөрөвдүгээрт нь бие дааж сурдаг. Ээж аав тэг ингээл найз нөхөд төрлөх эх орноос холдоод ингээд нэг жилийн хугацаанд хүний газар амьдраад үзэхээрээ маш гоё бие дааж сурна тэг ингээд сахилга баттай болдог. За мөн амьдралд ингээд маш гоё дурсамж тэг ингээд маш гоё тийм зориг шаардсан үйлдэлүүдийг өөрөөсөө гаргасан. Тэгэл гоё олон найз нөхөдтэй болно. Амьдралдаа маш гоё гэгээлэг тийм гоё дурсамжуудыг оюутан насны амьдралдаа үлдээх ийм гоё боломжуудыг бас олгодог байгаа. За мөн өндөр хөгжилтэй орны сургалтын боловсролын хөтөлбөртэй танилцсан тий яг яаж сургалтын боловсрол нь яаж явагдгийг тий Монголд одоо жишээлбэл манай сургалт хичээлийн байдлаар ордог бол Солонгост ингэдэг юм байна. Оюутнууд нь ерөнхийдөө ингэж бие авч явдаг юм байна гэх мэтчлэнгээр ингээд олон гоё ингээд шинэ мэдлэг мэдээлэлтэй өөрийгөө одоо холбосон тийм гоё одоо шинэ зүйлсүүдийг сурдаг байгаа. За тийм хамгийн сүүлд нь дүүнэртээ андаад хэлэхэд мэргэжлийн хараахан сонгоогүй байгаа бол тий за мөн өөрийнхөө ирээдүйг маш гоё гэрэл гээтэйгээр харж байгаа бол чи тэгээ бүгдийг чаднаа. Тэгээд өөрийнхөө хүсэж тэмүүлж байгаа хамгийн сайхан мэргэжлээ сонгоод айлгүйгээр зоригтойгоор шийдвэрээ гаргаад өөрийгөө зөвөр илэрхийлээд тэгээд хүсэл мөрөөдлийнхээ араас тууштайгаар хичээнгүйлэн зоригтойгоор алхаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл логик маань үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзлаа.